Ираны зүүн бэлэгч Мохсен Наруузи Монголд ирж баячуудын заяа дүргийг үзсэн нь. Оросын албаны улсын ТНТ телевизээс жил бүр зохион байгуулдаг зүүн бэлгийн тулаан нэвтрүүлгийн 10 дахь улиралд төрүүлсэн Ираны алдарт зүүн бэлэгтэн Мохсен Наруузи манай оронд анх 2011 онд ирж байсан. Харин тэрээр 3 жилийн дараа дахин Монголд ирж зөвхөн баячуудыг хүлээж авах зорилготойгоор 2 дахь удаага ирсэн юм. Харин түүний Монголд ирээд явсныхан дараа Оросын Кримчтива сонины сэтгүүлч ярьцлага авсныг хөрвүүлэн хүргэе. Тантай дэлхийн томоохон үйл явдал алдартнууд уулздаг. Манай алдартнуудаас танд хинхэн хандав. Дуучин Филипп Киркоров бүр 2010 онд надтай уулзж байлаа. Тэрээр Дөргой нэртэй цомгоо дөнгөж гаргаад байсан цаг. Тэр цомгийг би ямар ч реклам сурталчилгаагүйгээр урд өмнөх бүх цомгуудаас нь хамгийн амжилттай нь болно гэж хэлж байлаа. Үнэхээр ч тэгсэн. Мөн ойрын үед эцэг болно гэхэд дуучин маань маш их гайхажүүлээ. Гэтэл 2011 оны сүүлээр тэр охинтой болж дараа жил нь хүүтэй болсон шүү дээ. Ер нь Филипп Киркоров хэзэнээс өөрийнхөө хувь заяаны эзэн байж ирсэн. Бүх зүйл түүнээс л хамаарна. Түүнд хүн бүрт байдаггүй маш их эрч хүч бий. Би түүнийг маш ихээр хүндэлдэг. Зүүн бэлгийн тулаан нэвтрүүлгийн хөтлөгч Марат Башаровт юу гэж зөвлөж байв. 2012 он түүний хувьд нэлээд хүнд өнгөрсөн шүү дээ. Ээж нь өөд болж өөрөө согтуугаар машин барьж жолооны үнэлгээ хураалгасан. Би 2011 оны нэвтрүүлгийн сүүлийн зураг авалтын үеэр түүнийг арх ухаа зогсоохгүй бол муу зүйл тохиолдно гэж анхааруулж байсан. Тэгэхэд Марат намайг тэрвэрэд санаа зовсны хэрэггүй гэсэн юм. Гэвч би бүр тэр үед түүний ээж маш их шүтлэгтэй хүн бөгөөд хүүгийнхээ амьдралын хэв маягт маш их санаа зовдгийг мэдэж байлаа. Ээж нь тэр шаналлаа дийлгүүгээр зүрхээр нас барах дүр зурагч харагддаг байсан юм. Харамсалтай нь бүх юм миний хэлснээр болсон доо. Марат уг нь сайхан сэтгэлтэй нийтж хүн хэдий ч арх ухаа болгон дээртэй. Би түүнд нэг бос удаа хэлсэн ч тэр намайг зүгээр нэг нэвтрүүлэгт оролцож байсмаар нь хүлээн авдаг. Уг нь би түүний амьдралд хэрэг болох байх хэмээн анхааруулсан билээ. Та харин өөрийнхөө хувь заяаг хэрхэн харж байсан бол Москвад ирэхээс 5 сарын өмнө огт мэдэхгүй хил дээрх рекламны самбрууттай хотыг зүүдэлсэн юм. Хожим Москвад ирсэн хойноо эргэн тойрноо харахад миний зүүдэнд орж ирж байсан рекламын самбрууд энд тэнд харагдаж байсан шүү. Зүүд минь биелсэн хүүтэй. Гэр орныхондоо би Орос руу явж байгаагаа хэлээгүй юм. Москвад ирээд 7 хоносны дараа гэрлүүгээ залхахад бага охин Файзе "Аава, би таныг ямар нэг тэмцээнд төрүүлж байна гэж зүүдлээ" гэж үлээ. Би төрүүлэхээ тэртээ тэргүй эхнээс нь мэдэж байсан. Та ээжигээ нас барахыг хүртэл урьдчилан харсан гэдэг. Тийм ээ, би маш тодорхой харсан юм. 20 настайдаа би Иран, Иракийн дайнд оролцож явлаа. Нэг өдөр ээж минь цагаан хувцастай зүүдэнд минь орж ирсэн. Манад өөд бологсдыг цагаан хувцастай оршуулдаг юм. Ээжийн сүнс биеийг нь орхиж бөгж харсан. Тэр даруй би чөлөө авахыг хүссэн ч 5 хоногийн дараа гэртэл харж чадсан юм. Гэвч оройтсан байлаа. Ээж маань 56 наснда өөд болсон юм. Тэр үед та өөрийнхөө 90 бусын чадрыг мэддэггүй байв уу? Би зөнч гэдгээ бага наснасаа л мэддэг байсан. Гэвч дайны үед амьд үлдэх, хамт байлдаж буй нөхөдөө туслахыг л бодон маш завгүй байсан юм. Тэгээгүй бол ээжийнхээ үхлийг ядаж хойшлуулах байлаа. Тэх боломжтой гэж үү? Боломжтой. Би бясалгалын тусламжтайгаар аавынхаа насыг 6 жилээр уртасгасан юм шүү дээ. Гэтэл эмчнэр хоолон хор тавтартай аавыг удаан тэсэхгүй гэдэг байсан юм. Бараг л 1 сар амьдрал их юм гэсэн чи би залбирлынхаа хүчээр аавыгаа 6 жил илүү амьдруулсан. Ер нь хүний амьдралын 50% нь хувь тавилан, харин үлдсэн 50%-ийг залбирал бясалгалын хүчээр өөрчилж болдог. Би өдөрт 5 цаг залбирал үлддэг дээ. Та яаж тийм харж чаддаг нь сонирн байна. Үүнийг тайлбарлах хамаргүй. Миний ухаанд янз бүрийн тэмдгүүд үзэгддэг. Заримдаа үгс сонсогддог. Мөн заримдаа зүүдэнд ирээдүйд болох зүйлс их тодхон орж ирдэг. Миний зүүдэнд орж ирдэг үзэгдлүүд хэдхэн хоногийн дараагаас яг л биелдэг болохоор би зүүднийхээ үзэгдэлд маш их хитэгдэг. Өөрсдийгөө далдыг хардаг шиттнүүд гих луйварчд олж ирчээдэ. Луйварчд хаасаагүй л би. Миний нэрийг барьсан хуурамч цахим хуудсууч бишгүй гарах болов. Тэдгээр хуудсанд электрон шуудангаар явуулсан альва асуултанд хариулан дансаар нь мөнгийг авдаг. Энэ бол уваагүй луйварчдын л хийж байгаа зүйл гэдгийг хэлье. Би хизээч утсаар юм уу интернетээр зөвлөгөө өгдөггүй юм. Зөвлөгөө авах хүнийг оффистол хүлээн авч ярилцдаг. Хизээч би хүнтэй занаас арцахгүй. Би боломж гарвал аль болох нүүр тулж уулзах л дуртай.
Даанч дэндүү ажлын шахуу хөтөлбөрөөс болоод өдөрт олон 10 хүн авах боломж байхгүй. Надад ганцхан л цахим уудас бий. Эхнэртээ танаас салж авсан. Үүнийг урьдчилан харж болоогүй юу? Тэгнэ гэдгийг мэдэрч байсан л та. Бид хоёр миний том ахын хуримн дээр танилцсан юм. Нэг нэгэндээ таалагдсан. Тэгээд би дайнд мордсон юм. Фронтод байхад эхнэрээс минь хайраа илчилсэн сарнаан дэлбэтэй загтал иржүүлээ. Төдөлгүй би гэртээ иргэн ирж бид хоёр хуримд бэлтгэж эхэлсэн. Гэвч хэсэг хугацааны дараа бид хоёрын хамтын амьдрал бүтэхгүй гэдгийг ойлгосон. Энэ тухай эхнэртэй хэлэхэд тэр инээгээд дэмий зүйл гэж байлаа. Хэдийгээр хурим болдгороо болсон ч би байнга уйдхалдаг байлаа. Төдөлгүй бид хоёр хөөрхөн хоёр охинтой болсон доо. Эхнэр бид хоёр 13 жил хамт амьдраад салсан. Миний өвөрмөц чадвар эхнэрийн минь 50 амгалан амьдралд саад болсон бицээ. Тэгээд тэр намайг хаян залуу эртээ гэр бүл болж хүү дөрүүлсэн. Би түүнд огтоо өгч явуулахыг хүссээгүй. Тэр өрөөж тэх гэж зүтгээгүй. Манай том охин Фатима ээжтэйгээ байнгын холбоотой байсан бол бага охин Фаэзэ ээжигээ уучлах чадахгүй их удсан. Таны амьдралд эхнэрээс тань гадна эмэгтэйчүүд байв уу? Байгаагүй, огтоо өсөх гэж авсан надад тийм завж гардаггүй аж. Тэгээд ч миний зүудэнд болоод зүүн бэлэгт маань надад хань болох эмэгтэй хизээч орж иж байгаагүй. Өөрийн содон чадвараа хөгжүүлэх гэж та хувийн амьдралаа золиослсон гэж юу? Тэгж хэлж болно. Өөрийн чадвараа Зэ охин Америкт хахад өвлүүлэхийг л одоо хүсэж байна. Зэ охин маань одоо 5 настай юм. Гэхдээ тэр жаахан гэлтгүй маш мэдрэмжтэй, бас зүүн бэлэгтэй. Намайг Москва явж зүүн бэлгийн тулаан төрүүлэхийг хүртэл мэдэрчгсэн байсан. Утсаар ярихдаа өвөө та надад маш гоё гар авчирч өгөх нь гэсэн. Тэгээд би ялсан. Та сүүлийн үед гадаад руу их явдаг, урилгын дагуу явдаг уу? Эсвэл зүүн бэлэгтэй найдаж очдог уу? Янз бүртэй жишээ нь би саяхан Монголд очиод ирсэн. Монголчууд бол их шүтлэг сүсгтэй хүмүүс. Тэд гадны зүүн бэлэгчийг дэлхийн нэр тодуудаас дээгүүр тавьдаг юм билээ. Гэхдээ хитрхи мухар сүсэгдсэн байх нь улс оронд аюултай. Боловсрал мэдлэгийг шашны зан үлээсээ доор үзнэ гэж байж болохгүй. Би бол ямар нэгэн эд шидтэй бөө эсвэл мэрэг төлөв тавьдаггүй. Зөвхөн өөрийн зүүн бэлгийн хүчээр ирээдүйд болох зүйлийг сэтгэлдээ хардаг гэж хэлээд байхад тэд ойлгоогүй. Монголын олон бизнесмен парламентын гишүүдний хүртэл надтай тусгаалan уулзаад би ямар бизнес хийвэл амархан баяжих вэ? Өрсөлдөгчд маань хараал хийж өгөөч. Би хизээ өгөх вэ? Парламентд сонгогдвол барах уу? Хурдан морийг минь төрүүлүүлж өгөөч. Эхнэрийн минь аашиг засч өгөөч гэх мэт 77 асуудал тавьсан. Монголчууд үн ханшны хувьд надад хамгийн өндөр хөлс төлж байсныг хэлэх хэрэгтэй байх. Тиймээс та хоёр ч удаа очсон уу? Эхнийх нь би төрийн бас байгууллагын шугамаар очсон бол хоёр дахь нь хэдэн хүний урилгаар очсон. Тэд бол уул уурхайн чиглэлээр ажилладаг хүмүүс. Надтай уулзахын тулд баггүй хөлс мөнгө төлсөн учраас би очихоос өөр аргагүй. Би 10 хүн хүлээж авсан. Зөвхөн нэг хүн уулзахад $5,000 төлсөн. Тэд бол зөвхөн өөрсдийн хувийн амьдралыг л асуухаас биш, нэгэн ч Монгол улсынхаа ирээдүйн талаар асуугаагүй. Буддын шашны лам нар зугаараа мэргэлдэг боловч монголчууд харин ТНТ телевизийн зүүн бэлгийн тулаан нэвтрүүлгийг тусгайлан үздэг. Бас бидэнд илүү итгэдэг юм билээ.